сайн байна уу? Би Отгон тэнгэр их сургуулийн агарын тээврийн үйлчилгээний 2 дугаар курс сурдаг Бацэг Огтой гişиг жаргал байна. Хамгийн анх болохоор би 2012 онд буюу 12 настайдаа Монгол модель агентлагт очоод яг загвар өмсгчийнхаа гарааг эхэлжсэн. Тэр үед болохоор манай ээж топ модель Болормагийн агентлагтаар очоод үзийгээд тэгээд очоод яг анх загварын гараагаа эхлүүлж байсан. Тэр үед миний өндөр 150 тал байсан баг. Сайн санахгүй. Яг анх 12 онд агентлагт очихдоо миний өндөр болохоор тийм ч өндөр байгаагүй. Яг тэр үед болохоор манай аав ээж хоёр болормоо багштай уулзж байхад болормоо багш одоо дахиад жоох өндөр байвал зүгээр ээ гэж надад хэлжсэн. Эцэг хэвтэн бас. Тэг яг тэрний дараагаар нь очиход би маш өндөр болсон байсан. Тэгээд өндөр болсон юм чинь манай аав ээж хоёр болохоор одоо чи өөрийгөө сариад үзэх хэрэгтэй, цааш нь өргөжлүүлэх хэрэгтэй гэж хэлсэн байгаа. Тэгээд яг тэнцээ уралдаанд ороод өөрийгөө сарж үзье. Тэгээд шоунд алхаж үзье гэж бодсон байгаа. 2017 онд Манжурын мис гэдэг тэмцээнд ороод жилдэг 15 ялагчийн нэг болсон байгаа. Тэр бол миний хамгийн анхны том тэмцээн байсан. Тэгээд үүний дараагаар болохоор 2018 онд буюу саяхан 10 сарын 30-31-ний өдрүүдэд одоо Отгон тэнгэр их сургууль Монгол улсаа төлөөлөөд LBMA Miss Global Star гэдэг тэмцээнд оролцоод амжилттай оролцоод ирсэн байгаа. Тэгээ 20 гаруй улс орны одоо охтууд болон залуучууд хоорондоо өрсөлдсөн байгаа. Тэгээд энэ тэмцээнд оролцоод болохоор шин найзуудтай болсон, Солонгост анхудаа очиж үзсэн болохоор Солонгосын соёлтой танилцсан, цаг агаар нь үнэхээр гоё. Тэгээ хүмүүс нь болохоор үнэхээр найрсаг харилцаатай байдаг юм байлээ. Тэгээ би бүр миний үсийг зассан, өсчин ихчтэйгээ найзууд болоод тасан. Тэгээд тэр тэмцээнд оролцоод мэдээж маш олон зүйлийг сурч авсан. Бараг л миний хамгийн анхны олон улсын тэмцээн гэж хэлж болно. Манжурын тэмцээнд болохоор 3 улсын ив найрамдлын харуулсан тэмцээн бол одоо LBMA гэдэг тэмцээнд болохоор маш олон орны хүүхдүүд, залуучууд оролцдог болохоор бус орны онцлог болон соёлтой танилцуучаас их зүйлийг мэдж авсан гэж хэлж болно. Үнэхээр баяртайгаа энэ тэмцээнд оролцсондоо. Би бол хүнд туслахыг маш их хүсдэг. Хүнд туслах дуртай. Хүнд туслахнаар дараа надаа эргээд одоо тэр сайхан баярлаа гэх үгийг сонсоход үнэхээр одоо алт олсон юм шиг тиймэрхүү сайхан мэдрэмж төрдөг л дөө. Тэгээ хамгийн анх болохоор би 12 дугаар ангид байхдаа улаан бүч чуулга гээд найз нөхдөдөө болон дууныхаа багштайгаа хамтдаа сайн дур ажил хийжсэн л та. Тэр үед болохоор хотын захад байдаг хүүхдийн асрамжийн газар очоод одоо сайн дур үйл ажиллагаа хийжсэн. Тэрэн дээр болохоор бид нар болохоор ном, тэгээ хувцас, хунар гэд хамгийн том бэлэг болох өөрсдийнхөө уран бүтээлийг бэлэг болгож ирсэн. Тэр нь болохоор дуу хөгжим буюу өөрсдийнхөө дуу хоолойг бэлгэлж ирсэн байгаа. Тэр үед болохоор хүүхдүүд маань биднэрт эргээд баярлаа гэж хэлээд өөрсдийнхөө нэмсэгдлийг биднэрт харуулад тэгээ өөрсдийнхөө гараар хийсэн, сонингоор хийсэн одоо зүйл бүгжийг бэлгэлж ирсэн л та. Тэр үед болохоор сайн дурын ажил хийх үнэхээр сайхан юм байна. Энэ ажил хийх боломжийг олгосон найралтууныхаа багштаа маш их баярлж авдаг. Тэгээ үүний дараагаар болохоор сайн дурын оюутан болсон л та 1-р курст ороод ADRF Mongolia гээд сайн дурын байгууллагт ороод сайн дурын ажилтан болсон байгаа. Яг анх 1-р курст ороод одоо сайн дурын ажил гэдэг зүйлтэй танилцаад ирэхэд үнэхээр сайхан мэдчихсэн. Сайн дурын ажил гэдэг ажлыг хийх одоо бусдаа хуваалцах гэдэг зүйл нь болохоор заавал хүн одоо мөнгө өгөх зүйл биш юм байна. Заавал өөрийнхөө одоо ном өгөөд ч юм уу заавал нэг зүйлийг өгөх зүйл биш юм байна. Зүгээр л тэр хүүхдэд болохоор чи одоо өнөөдөр сайн хичээх хэрэгтэй гэдэг ч юм уу урмын үг хэлээд өөрт байгаа мэдлэг боловсрол одоо юу хийвэл болох вэ? Энэ хүүхдэд би юу хийж өгвөл болох вэ гэд бүх юмаа хуваалцах. Энэ бүгд маань бүгдээрээ сайн дур ажил юм байна. Одоо оюутан бид нар ч гэсэн хоорондоо мэдлэг боловсролоо хуваалцах нь бас сайн дур ажил юм байна. Тэгээд одоо энэ бусад манай сургуулийн хүүхдүүд, найз нөхөд маань бусд хүмүүс бүгдээрээ сайн дур ажил хийвэл одоо цаашдын манай Монголын ирээд үнэхээр гэрэлтэй болох болно гэж би үнэхээр итгэж явдаг.
7 дугаар ангиас би яг нэг 3 охинтой найзалж эхэлсэн байгаа. Тэгээ тэр охтуудтайгаа одоо ч гэсэн үргэлж нөхөрхөлж уулзаж цагийг зугаатай сайхан өнгөрүүлдэг. Тэгээ тэр үед болохоор би яг тэр найзуудыгаа яг амьдралын минь найз юм болов уу гэж боддог байгаа. Яагаад вэ гэхээр өмнө нь ерөөсөө хүмүүс надаа дандаа сайн талууд минь хэлдэг байсан бол муу талууд минь ерөөсөө хэлдэггүй байсан. Тэр найзууд маань болохоор найзтайгаа уулзж ярилцдаг байсан л та хоорондоо чиний энэ тал чинь арай болохгүй байна. Энэ тал чинь надад таалагддаг. Харин энэ талаа засвал зүгээр юм байна гэж надад хэлж исэн. Тэгээ хамгийн анх надад тэгж хэлж байхад надад жоохон эвгүүч гэх юм уу хүнд цохилтонд орж исэн л та. Энэ хүн надад ингэж хэллээ. Би нэрээ тэгдэг чинь болов гэсэн сэтгэл төрсөн. Тэгээ тэрнээс хойш болохоор өөрийгөө засаж залруулж би биенийхээ сайн талыг нь илүү дөвөөлгөж муу талыг нь залруулахад илүү их хувь нэмэр оруулсан гэж боддог. Тэгээ тэр гурван найздаа маш их хайртай шүү. Үнэхээр их баярлж явдаг шүү гэж хэлмээр байна. Миний үеийн оюутан залуус болон ерөнхий боловсролын сурагчтай хандаж хэлгээд өөртөө битгий голж шилээрээ, өөртөө сул талыг битгий хараарай. Энэ нийгэмд байгаа битгий их тэр муу муухай зүйлсийг хараарай. Одоо өөдрөгөө сэтгэж эргээр хандаж эхлэх хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. Одоо байгаа өөрт байгаа нөөц бололцоогоо сайн одоо шаргуу олж хараад хичээх хэрэгтэй шүү. Биднэрт маш олон нөөц бололцоо байгаа. Одоо их сургуулийн маань багш нар биднэрт маш их зүйлийг зааж өгч байгаа. Тэгээд гадуур бол хичээл намаа хийх маш их нөөц бололцоо байгаа. Тийм учраас одоо өөрт байгаа тэр их одоо энэ болохгүй байна, бүтэхгүй байна гэхээсээ илүү би юу хийвэл болох юм бэ? Энэ Монгол улстай энэ хүн болж төрсөндөө одоо би юу хийвэл илүү сайхан амьдрах юм бэ? Аз жаргалтай амьдрах юм бэ? Хүн ер нь яах гэж энд хорвоо дэлхийд ирсэн юм бэ гэдгээ сайн бодолцох хэрэгтэй шүү. Тэгээд цаашдаа одоо мэржлээ сайн зөв сонгоод одоо юу хийвэл илүү их Монгол улсаа хөгжүүлж чадах юм бэ? Илүү би одоо өөрөө аз жаргалтай болон эцсийн хийгээ аз жаргалтай байлгаж чадах юм бэ гэд илүү гэгээлэг талаас нь өдөр талаас нь өөрийгөө сайн хурцлаж өөрийгөө сайн хичээх хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. Олон улсын одоо тэмцээнд Монгол улсаа төлөвлөж За өдийг хүртэл намдад одоо бүх боломжийг минь олгож туслаж дэмждэг эцэгтэй маш их баярлалаа. Хайртай шүү. Найз нөхдөдөө маш их баярлалаа. Тэгээд одоо миний иргэн тойронд намайг дэмждэг, надад маш их урам зориг өгдөг, урмыг хайрладаг бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлье. Тэгээд мөн LBMA гээд маш том олон улсын тэмцээнд оролцох боломжийг олгосон Отгон тэнгэр их сургуулийн үүсгэн байгуулагч оюун хорол багштай маш их баярлалаа. Мөн Мисс Монгол аялал жуулчлалын холбооны тэргүүн Гантогчдээ маш их баярлалаа гэж хэлье. Мөн Отгон тэнгэр их сургуулийн манд багш, ажилчид, найз нөхөд, анги хамт олон, миний багш гээд бүх хамт олонтой ажлын өндөр амжилтыг хүсье. Намайг дэмжиж урмыг хайрсанд маш их баярлалаа гэж хэлье.